Excel 2010-д цоошин хайлтын фильтр нэмэгдсэн байгаа. Хүснэгт эсвэл pivot table доторх төм өмнө тооноос хүссэн тоон баримтаа олох боломжтой болсон. Одоо баримт дээр ажиллацгаая. Сард тус бүрийн ард байгаа тоон баримтыг хэрэглэх болно. Хайх фильтр ашиглахдаа хүснэгт юм уу pivot table ашиглах хэрэгтэй. Хамгийн ихэнд эдгээр тоо баримтыг хүснэгтэнд оруулах хэрэгтэй юм аа. Энэ бол амархан. Insert tab руу ороод table гэсэн хэрэглүүр дээр дарна. Тоон баримтаа идэвхжүүлчихсэн байгааг харж байгаа байх юм. Идэвхжүүлээгүй бол энэ товч дээр дараад хүснэгтэнд оруулах тоон мэдээлэл сонгож идэвхжүүлнэ. Дараа нь сонгох товч дээр дахиад нэг дарна. Тэгээд ок дээр дарна. Хүснийг тэлбэртэй болчихлоо. Баган тус бүрийн дээд хэсэгт доошоо заасан сум байгааг харж байгаа байх юм. Доошоо заасан сум дээр дарна. Бүх саруудыг чагталсан тэмдэглэлийг арилгана. Тэгээд зөвхөн чухал саруудаа сонгоно. Саруудаа сонгочхоод ок дээр дарна. Ингээд тоон мэдээлэл саруудынхаа дагуу шүүгдэж гарч ирсэн байгааг харж байна. Маш олон тоон баримтыг нэг нэгэнгүй шалгаж шүүж байснаас энэ аргыг хэрэглэвэл хүссэн тоон мэдээлэлээ хурдан шүүх боломжтой болох юм аа.